Өнөөдөр та бүхэндээ 2024 онд нээлттэй хийсэн Venom The Last Dance гэх Америкийн шинжлэх ухааны уран зөгнөлт тулгаан төрлийн киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Эд дээр үед миний хаан тулсад гэрэл дайрах үед симбиот хүүхдүүд минь надаас сурвж намайг хорьсон. Гэвч эцэст нь кодекс бий боллоо. Кодекс улын шоронгийн төгжээг нээх миний эрхчлөөний түлхүүрийг олох хүртлээр очлон ертөнцийн өнцөг булан бүрээр хай гэж би тусшааж байна. Надад кодексийг олж ир. Тэгээд би эрхчлөөтэй болохоор амьд гарыг бүрийг устгаж симбиот хүүхдүүдээ устгасны дараа та нарыг амьдралаар шагнах болно. Эдди Брок Venom 2 Мексикийн нэг бааранд согтуу ярилцаж байгаагаар кино маань эхэлдэг. Гэтэл тэдний ард олон ертөнцийн хаалга нэгдэж тэд өөрсдийн дэлхий дээр ирнэ. Согтуу исэн Эдигийн толгой олон ертөнцөөс олж улам ирэхэд Venom Бармены ширээний ард очиж хамаг эмгэн сүйдгсэн ч Эдди теквила хийж өгдөг. Эдди Venom 2-ыг харсан Бармен гайхширч баарыг нь сүйдгсэн дуурлан тэднийг орхив. Цагдаа нарын мөрдөгч Патрик Мулиганы хүлд Эддийг буруутаа гэж үзэн эрен сурвалжсаар байгаа тухай мэдээгээр гарлаа. Эрен сурвалжлагдаж байгаа Эдди гэртээ харихаас айж Нью-Йорк хотыг зорихоор шийднэ. Баарнаас гарч байхдаа Venom зоос болон өөрийнхөө симбиотны жижигхэн хэсгийг ширээн дээр үлдээдэг. Эдди Venom 2 баарнаас гарan явж байхдаа камерт чүтэж байгаагаа мэдэхгүй байлаа. Тэд нохоо ойлгох чимээ сонсож чимээ гарсан газар руу очино. Venom цоочиг эвдэн дотогш орцгооход нохоонуудыг зодтолдуулдаг хүмүүс тэднийг торонд хорсон байх бөгөөд Эдигийн араас шүглдэн орж ирлээ. Өдөртөгч нь Эдди рүү дөхөн ирэхэд Эдди тэдэнд "Миний дотор мангас байгаа. Боломж байгаа дээр эндээс яв" гэж хэлдэг. Гэсэн ч тэдний өдөртөгч хутаг гаргаж ирээд Эдигийн хацрыг зүсгэд Эдди Venom 2 түүнийг өчгснөөр тулаан эхэлдэг. Ула bitches. Who's a bad boy? Now that's some sturdy footwear. You going? Тэднийг буулгаж авсны дараа Venom тэднийг барьж байгаад Venom. гэж хэлээд тэдний толгойг дараалалаар нь тасдан иддэг. Эдди хөрсний дараа Venom саяных үнэхэр амттай байлаа. Чи намайг хамгийн сайхан газруудад авч идэх шүү гэж хэлээд тэндээс гарцгаадаг. Тэдний араас кодексийг хайж буй Xenophage мөшгөж явах хооронд Эдигийн камерт өртсөн бичлэгийг үзсэн 51-р бүсийн Imperium-ыг хяндаг цэрэг Rex Strickland Barman-ыг Venom-ын жижиг хэсэгт хүрэх гэж оролдоход хуруу шилэнд тусгаарлан авч түүнээс Эдигийн тухай асуулаа. Тэр яг л галзуу юм шиг ашиж өөртөөгөө ярьж байсан. Тэр нэг тийм маш том мөргөн гартай яг л хөөс шиг байсан гэхэд түүнийг авчир гэж хэлээд тэндээс явна. Үзэгдэж солигдож 51-р бүсийн симбиотуудыг судалдаг эмэгтэй ихэр ахтайгаа аянган цохилж байна гэсэн дурсамжаа зүудлэн сэрхэд түүний утсанд мөрдөгч Патрик Мулиганыг сэрсэн гэсэн зурвас ирдэг. Тэд мөрдөгч Патрикийг өгөх гэж байхад нь түүний биед амжилттай симбиот оруулсан байх ба түүнтэй шилэн ханны цаанаас ярилцсан. Доктор Пейн Патрикаас симбиоттой холбоо тогтоож чадж байна уу? Түүнтэй ярилцаж түүнийг сонсож байна уу гэж асуув. Патрик тийм гэж хариулаад түүний бүтээлүүд ертөнц дахнаар биднийг хайж байна. Тэр биднийг бүгдийг нь ална. Би ирээдүг харсан. Харанхуй явах ёстой гэж шорилно. Онгоцны ахмад ярьж байна. Бид одоогоор 31,000 фут өндөрт тав тухтай аялж байна. Хэрвээ та зүүн тишээ харвал Гранд хавцлыг харж болно. Эдди Venom 2 онгоцноос зүгдэн нисэж байгаад Venom болж хувирахад Xenophage тэднийг харан тэдний араас ирнэ. Venom руу дайрахад онгоцноос зүгдэн тогтоход Xenophage онгоцны сэнс рүү орон хэрчигдэн газар унлаа. Эдди онгоцноос үсрэхэд Venom шөхөр болон газардна. Xenophage-ийн тасарсан хэсгүүд газар унсны дараа эргэн нийлж кодексийг хайх хаяллаа үргэлжлүүлнэ. Эдди Venom-оос тэр ямар новшин өссөн бэ гэхэд Xenophage. Симбиот кэнтив. Асуудал бол хэрвээ тэд биднийг олвол бусд нь ч ирэх болно. Xenophage-ийг бүтээгч симбиотыг хийсэн бүтээсэн. Бид шорон байж түүнийг орсон. түүнийг хэн гэдэг юм? Тэр биднийг хүсч байгаа Эдди. Кодекс бол Гэлентарын шоронгийн түлхүүр. Энэ бидний эцгийг эрхчлөөтэй болгоно.
Тэгэхээр чи надад бит кодексийг авч явж байгаа гэж хэлэх гээд байна уу? Тийм ээ. Тийм болохоор л энэ хорвоонууд биднийг ангуучилж байна. Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Тэр биднийг бүрэн хувирах үтэл кодексийг харж чадна. Бид бүтэн хувирвал кодекс түн рүү олох дохио явуулдаг. Тэр биднийг олвол кодексийг салгаад Маликлийн тараас чөлөөлнө. Хэрвээ бидний нэг үхвэл кодекс устна. Тэд алхаж явсаар морь олох бөгөөд Веном морины биед орж Эдийг суулгаад дахиж гарна. Ride me, cowboy! You are an asshole! I swear to God, when I get off this horse, I'm gonna kick your ass, you mother... Now that's horsepower! Энэ хооронд 51-р бүст Доктор Пейн Рекс Стрикляндад бусад симбиотуудыг харуулна. Эди Веном хоёрыг голын ирэг дээр байхад тэднэлээ өндөр давтамжийн буугаар буудаж Веномыг салгаад симбиотыг авахар газардлаа. Тэдний нэг Эдийг барьж түүнийг буутгах гэж оролдоход Эди бууг түн рүү чиглүүлж гохыг дарна. Веномыг торон хийхэд Веном загасны биед орж мэлхий рүү дамжаад хүрхрээрээ унахаас өмнө Эдигийн биед орж хувирдаг. Xenophage нин даруй тэднийг олж ирэхэд Веном Эди рүү орж тэндээс холдоцголоо. Харин тэндээс нь 51-р бүсийн цэргүүдийг Xenophage идэж толгойных нь нараас улаан цус цацрна. Тэдний өдөртөгч Rex Strickland Доктор Payne рүү залгаж энд ямар нэг зүйл өөр байна. Би 3 хүний алдчихлаа гэхэд та дээж авч чадах уу гэж асуун Rex-ийг уурлуулдаг. Эди Веном хоёр алхаж явж байгаад одоо бид цагдаа нартай болсон. Америкийн нэгдсэн улсын айрын болон тамийн амтан биднийг ангуучилж байна. Бурхан минь гэж би сая хар гаригийн амтны толгойн араас цус шүршгийг харлаа. Доктор Пейн Патрикийн өрөөний өмнө ирж чиний яриадсэн бүтээлийн дэрсэн. Тэр бидний зарим хүмүүсийг алсан гэж хэлэхэд Патрик хоёрч түүний симбиот гарч ирнэ. Би бусдыхаа мэдэрч байна. Гисэг хидэж нэг нь толгой. Тэр алийг нь хайж байгаа юм. Харин зөвхөн тэрл кодексийг дээж байгаа. Веном наалын гэрчлөний түлхүүрийг дээж яваа. Чи бас бүгд зүйд дуусна. Түүний кодексийг авах хэрхэн болиулах вэ? Хэрвээ симбиот болон тэгч нэмэд байвал кодекс эмэд байна. Тэдний нэг нь өхвөл кодекс өхөн. Кодексийг устгах гэн түүнийг олж авах боломжгүй болгох цорын ганц арга. Хөөе найзаа, би чамтай ярьж байна. Устгах ха? Миний хүмүүс өгсөн дийлдэшгүй зүйл ярьж байна. Би яг одоо энэ бүх новшин зүйлийг зогсоох гэж байна. Шинжлэх ухаан золиос хэрэгтэй. Пейн, энэ бол чухал зүйл. Түүнийг сонс. Эди Веном хоёр алхаж явсаар Марти Мууны найрсаг гэр бүлтэй таарч хамтдаа Лас Вегас руу аялахаар замд гарлаа. Ground control. Орой болоход Мартины хүү аав ээжийн түнд амттай идэхийг зөвшөөрдөг учраас өөртөөс нь шоколадыг Эдид өгөхөд Эди түүний өгөөмөр занд талархна. Хүү Эдид хар гаригийн амтан харахыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд Эди түнд чи харахгүй хар гаригийн амтан гэж байдгүй юм гэж хэлэн тавьжуулдаг. Веном Эдид Чи зөв зүйл хэллээ Эди. Чи ч сайн байгаасан да. гэж хэлнэ. Салют будах чимээгээр Эди сэрж Лас Вегаст ирэхэд Мартин болон түүний гэр бүл Эдитийг салах ёс хийж түнд $20 болон сандаал өглөө. Эди түн талархаж болгоомжтой байгаарай гэж хэлээд сандаалыг өмсөн цааш алхна. Нью-Йорк руу хувирахгүйгээр явахын тулд тэдэнд илүү их мөнгө хэрэглэсэн тул казинороо орох гэтэл хамгаалагч түүний хувцсыг хараад буцаагаад гаргачихдаг. Веном хамгаалагчийг мөргөөд би засч байсан хүн рүү очиж алгадаж унгаад хувцсыг нөмсөн казино руу орно. Мартины өгсөн $20-ыг Веном өсгөх гэж Эдиг өдөртөн тоглоод бүх мөнгөө алдсан ч Эди надад дахиад мөнгө хэрэгтэй байна. гэхэд Эди бидэнд өөр мөнгө байхгүй ч тэ андаа гэж хариулахад Веном уурлаж тоглоомыг өшөглөнө. Веном өөр тоглоом тоглох гэж оролдоход Эди дэлгүүрийн худалдагч байсан хатагтаачийг олж хардаг. Хатагтаачин Эди хоёр тэрвэлдэж би нэгээ харсандаа баяртай байлаа. Миний даашинц таалагдж байна уу? Би маш үнэтэй хувцас өмссөн. Тэд надад хувцсан дэлгүүр зээлэр өгч дараа нь танцэг цэрэлийн өрөө өгсөн. Би над руу сарсан залуугийн хувцсыг хулгайлж өмсөд түүнийг цохиж унгаад бутанд нуужчихсан. Энэ хооронд 51-р бүсийн нэг цэрэг Эдиг Лас Вегасын нууц камерт илрүүлснийг ахлагчтай хэлэхэд түүнийг барих тушаал өгнө. Харин доктор Пейн ихэр ахыхаа нас орохын өмнө хэлсэн үгийг толгой дотроо сонсдог. When thunder roars and endures. Хатагтаачин Эдиг бүжгэлцээ гэхэд Веном Би бүжиглэх дуртай. гэж хэлдэг ч Эди түнд Xenophage биднийг олчихно гэж анхааруулсан ч Веном хувирч хатагтаачинтэй бүжгэлдэг. Тэдний хувирсан даруй Xenophage кодексийн байшлыг олж замдаа гарна. Түүний цонхоор өсрөн орж ирэх үед Веном Эдигийн биед орж Xenophage кодексийн байшлыг алдан тэндээс явдагч 51-р бүсийн зэргүүд өндөр давтамжийн буугаар буудаж Веномыг салгаж аваад Эдиг ухаан алдуулан авч явах үед Xenophage тэдийг даган лабораторид ирдэг. Мартины гэр бүл ямар нэг сонирхолтой зүйл харна гэж найдан 51-р бүс рүү нууцаар нэвтрэнэ.
Доктор Пейн болон Сэди Крисмс Веномыг харан зогсох бөгөөд Доктор Пейн түүнийг энд илүү аюулгүй гэж хэлээд явсны дараа Сэди түүнийг харахаар доош буудаг. Сонирхолтой автаж 50 өдөр бүс рүү нэвтэрсэн Мартины гэр бүл цамхаг руу авирч өндрөөс энэ газрыг ажиглана. Энэ хооронд ухаан орсон Эди андаа гэж Веномыг дуудсан ч түүний бид Веном байхгүй байлаа. Гэтэл хажуу өрөнд тусгаарлагдсан мөрдөгч Патрик Эдиг дуудахад амьд байгаад нь гайхшрах бөгөөд Патрик тэд надад энийг хийсэн гэж хэлээд би дагнуулах гэж байна Эди. Тэрэнд хэрэгтэй зүйл чамд байгаа гэж хэлэн хувирдаг. Кодексийг түүнээс самгаал. Симбиотын ярим энэ түлээж байна. Тэднийг сулал гэж хэлнэ. Түн дээр доктор Пейн болон Сэди ирэхэд Эди түүнээс найз маань хаана байна гэж асуухад тэр аюулгүй газар байгаа гэж хариулдаг. Гэтэл Ахмад Рекс цэргүүдэд дагуулan ирж доктор Пейн болон Сэдийг гэртээ хар гэж хэлээд кодексийг устгахын тулд Эдиг буутгад Сэди Веном болж хувраад Эди рүү симбиотыг дамжуулна. Зенофиш тэр дараа кодексийг олж лаборатори руу дайрдаг. Мөрдөгч Патрик Веномыг зогтгож хэлээд түн цаг хожиж өгөөд өөрийгөө золиослно. симбиотуудыг чөлөөл. гэж хэлэхэд Сэди симбиотуудыг сулалдаг. Симбиотууд текстээ сонгон савнаасаа гарч Зенофиштэд тулалдлаа. Кодексийг эндээс гарга. гэж хэлэхэд Эди хувирч симбиотуудыг нэгтгэн хан цөмлөн гарч ирдэг. Лаборатори дүмийн болгоод доктор Пейн хуруу шилтэй симбиотыг авч гарна зугддаг. Гайхалтай хүчтэй шинэ симбиотууд Зенофичийн эсрэг хүчин мөхсдөн. Эди кодексийг холдуулахаар явж байтал Мартины гэр бүл түүнээс тусламж хүснэ. Ахмад Рекс битгий гэж хэлсэн ч үл тоон галлаж нэг симбиотыг өхүүлж цамхгийг нураадаг. Мартины гэр бүл цамхгаас унах үед симбиотууд тэднийг аварна. Зенофиш нөхөн сэргэх үед доктор Пейн машинаар дайрдаг. Энэ хооронд симбиотууд идэж хүчрхэг болсон Зенофич наал руу дохио өгөхөд бусад Зенофичийг кодексийн араас явууллаа. Эди Зенофичүүдийг цуглуулахаар мотоцикл унаж холдсны дараа Веном болон хувирч тэднийг араасаа хөөлгөнө. Энэ хооронд доктор Пейн Мартины гэр бүлийг машинд нь хөргөж өглөө. Веном овоосон түшин дээгүүр үсрэхдээ Эдигийн бид ороход кодексийн байршлыг алдсан Зенофичүүд төр зогсох бөгөөд сэргүү түвш рүү галлан дэлбэлдэг. Гівчин даралт тэдэнд нөлөөлөөгүй байх бөгөөд нисдэг тэрнээс нийт цэргийг 100 идэхэд Ахмад Рекс түүний тал биеийг авран галлан ухарч байгаад араасаа сөлбүүлнэ. Эди Веном хоёр онгоцны сэнсийг тастан авч нэгийг нь толгойг тасалдаг. Харин Сэди нэгийг нь тэмтрүүлийг тастаж Ахмадыг аварна. Эдиг хувраагүй байхад Зенофич түүнийг мотоциклоос цохин унгаж эдгээр оролдоход Мартин цөмийн буугаар галлан авраад тасарсан толгойг нь хөдлөх үед намайг үнэхээр уучлаарай гэж хэлээд гүн зогтно. Сэди хоёр гараа сэлэн болгон дайрахаар оролдоход түүний өөдөөс өндөр давтамжаар дайрч симбиотыг нь салгасны дараа идчихдэг. Удалгүй дахин хаалганууд нэгдэж Зенофичуд бүр олуулаа болно. Веном Эдиг сүрсэн онгоц руу чирч оруулаад Би чамаар бахархаж байна Эди. Чи чадах бүхнийг хийсэн. Би их чөлөөний хөшөөг харахыг үнэхээр хүсэж байсан. эндээс гарангуутаа явнаа. Тэд бидний арга зэрсээр л байгуулна. Бид энэ газрыг эзэж орхихгүй амдам. Бид өхлийн хамгаалагч болно гэж бодсон юмсан. Бид талидинэ болчихсон. Веном Эдиг эмчилсний дараа тэд онгоцноос гарan алхана. Веном тэдийг бүгдийг нөөртөө шингээж хүчлэн буруу ойртож Ахмад руу дохио өгөөд Ахмад доктор Пейн Сэди хоёрыг яв гэж хэлээд удирдлага руу ойртно. Веном Эдиг гаргаж хидээд Би чамайг эзэж мартахгүй амдам. Чи ч гэсэн намайг битгий мартаарай. Ахмад Рекс нүдэн уншууж нууц өгөө хэлээд хүчлийг идэвхжүүлдэг. Явах цаг боллоо. гэж хэлээ түүний дээр машины хаалгыг хүчлээс хамгаалах гэж тавина. Сэди зогтож яваад ядран унлаа. Ахмад Рекс тэсрэг бөмбөгний гогцоог авахд дэлбэрэлт болж Сэдийг өөхөх гэж байхад доктор Пейн халаасан дайсан симбиотыг хэрэглэж
Маш хурдан гүйж түүнийг аварна. Кодекс устсны дараа наалын хориг нэмэгдэж түүнийг бөхөн дулдаг. Дэлбэрэлтийн дараа Эди ухаан алдаж эмнэлэгт сэрнэ. Хөө янда би үнэхээр солиотой зүүдлээ. Андаа тэр эргэж ирэхгүй Эди. Гэхдээ тэр надад хэрэгтэй. Та хоёрын гаргасан эр зөргийн төлөө манай үндэстэн чин сэтгэлээсээ талархаж байна. Чи амьдралаа шинээр эхлүүлж болно Эди. Сан Францискод болсон сүүлийн хэдэн өдөр болсон бүх зүйлийг чинь устгасан гэж ойлгож байна. Ямар ч амтай зүйлийн тухай ам нээвэл чи үлдсэн амьдралаа төсөөлж болох хамгийн хүйтэн, хамгийн ханхуу нөхөнд өнгөрөх болно шүү. Амжилт хүсье Эди. Эди виномтой өнгөрөөсөн дурсамжаа бодон гонигтайгаар алхана. Here's to the ones that we got. Cheers to the wish you were here, but you're not. Cause the drinks bring back all the memories of everything we've been through. Toast to the ones here today. Toast to the ones that we lost on the way. Cause the drinks bring back all the memories. And the memories bring back your. There's a time that I remember when I did not know no pain. When I believed in forever and everything would stay the same. Now my heart feel like December when somebody say your name. Cause I can't reach out to call you, but I know I will one day. Hey. Everybody hurts sometimes, everybody hurts someday. Hey, hey. But everything gon' be alright. Gonna raise a glass and say, hey. Here's to the ones that we got. Cheers to the wish you were here, but you're not. Cause the drinks bring back all the memories of everything we've been through. Toast to the ones here today. Toast to the ones that we lost on the way. Cause the drinks bring back all the memories. And the memories bring back your. Эди ирэх чөлөөний хүчийг хараад би чамайг хизээч мартахгүй анд минь гэж хэлснээр кино маань дуусдаг. Memories bring back your. Memories bring back your. Чиний авраг өгсөн гаригуд минийх болох болно. Харанхуйн хаан сэрүүн байна. Би танаа ертөнцийг сүтгэх болно. Хүн бүр шатах болно. Та нар харах болно. Кино таалагдсан бол лайк, subscribe хонхоо дараарай. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.